За Эрдэнэ Эрд нутгийн хүү Тэмүүлэн шүүх хурал дээр сая болсон шүүх хурал дээр хэлсэн байгаа. Гэхдээ бид өмнө нь өчнөө л олон удаа гэж аахгүй хүнд болон хүндөвтөр гэмтлийг бусдад учруулсан хэмээх хэрэгт холбогдсон шалгагдчих байсан. Гэтэл үүний маань төлөө нэг ч удаа цагт нь хорж байгаагүй шүү дээ. Гэтэл яагаад саяны эргийн төлөө намайг 90 хоног хорж байгаа юм бэ гэж ууралсан байгаа байхгүй. Тэгээд сонирм байгаа хүнд болон хүндөвтөр гэдэг чинь энэ чинь өөрөө маш хүнд гэмт учруулсан тохиолдолд шүүх хэмжээс ийм дүгнэлт гаргадаг шүү дээ. Хүнийг өглөөд болтол нь хэвтэр дортол нүдсний төлөө хүнд гэмт гэж гардаг байхгүй. Тэгэл яс масын хавлахаас ахуулаад ямар ч л байсан хүн хамгийн багадаа нэг 2 сар эмнэлэгт ямар нэгэн ажил хөдөлмөр эхлэх чадахгүй болтол нь эсвэл насан туршид тийм ямар нэгэн тийм согоо гэмтэлтэй болгосны төлөө ийм дүгнэлт гардаг байхгүй. Гэтэл шүүх хурал дээр ингэж хэлж байгаа хэвдгээр ерөөсөө л энэ танхай балмад итгээд бол ерөөсөө арх уусан маань суурсан цогтурс үед бол хэн дуртайгаа хэн таарсныгаа л зодчдаг байсан үнээс харагддаг. За тэгээ үүнтэй холбоотойгоор дараа ингээд мэдээлэлүүд нь уншсан ч их сонь. Тухайлбал тэр Цэрэн Пунцгийн хүү Санжаа Чойбл шүүх дээр хэлсэн асуудал нь юу гэсэн бэ гэхээр миний найз охиныг тэр нөгөө Тэнгисийн ирэг дээр 2 4 7 гэдэг шоунд орсон Эстер гэх тийм хөөрхөн охин байдаг юм л да тэрнтэй өргөдөг юм байна. Тэгээ найз охинтойгоо ингээд тэр Канте бааранд байжсэн чинь ингээд хажуу ширээнд сууж байсан үлзий сайхан ингээд өдөөд байсан гэдэг. Үлзий сайхан энэ нэрлэх тоогоо тавар. Үлзий сайхан өдөөд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ингээд бааранс гараад ирсэн чинь нөгөө үлзий сайхан чинь миний найз охиныг бас л мөн өдөж хоргоогоо зогсож байсан. Тэгээд би очиод ингээд маргалдаа байж итэл гинтхэн хажуугаас саяны ямбо ороод ирсэн. Саяны ямбо чигэндээ гар утсаа барьчихсан ингээ хүнтэй яриад хажуугаар өнгөрсөн. Тэрийг нь би юу яаж яана? Намайг зохиж байна гэж бодож андуураад зохио унагцсан гэж байгаа юм. Тэгэд би бас Монгол улсын тийм алдар суутай тийм аврах хүмүүстэй бас таарад ярьж л байсан л да. Тэгээ асууж яхад хэлдэг байсан. Монголын энэ хүчит бүхийн түүхэнд бол энэ хамгийн амар шуунда тамиртай тийм ээ. Ерөөсөө энэ 2 шуун ерөөсөө тийм хад чулуу шиг ерөөсөө тийм ган төмөр шиг тийм төмөр ороо бочиг хөдөлгөө хүн бол Цэрэн Пунцаг байсан шүү гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр тэр амар бяртанхитэй хүний хүүхэд бол мэдээж бас аавыгаа дуурайсан тийм адгуус шиг тийм бяр хүчтэй амтан байдаг билгүүдээ бодвол. Тэгээд нөгөө залуу гуйчгас гээд ухаалдаад очсон. Тэр үеэр мэдээж тойроо зогсчихсан тэр олон хүүхнүүд нь хүн аллаа штэ энэ хашгирсан юм шиг байна. Тэгээ яг тэр хашгирах үеэр ингээ хитэн талаас нь гүйжир цугсан нөгөө нэгэндээ би ингээ Монголын тэргүүн баяны хүү байна гал нөгөөх нь итгээд онгос би бас адилхан баяны хүү байна. Тэгж ярих юм бол миний аав ерхий сайтай найз мэз гээд ер нь баяны хүүхдүүд чи их өөр хэрэлддэг юм байна штэ. Би тийм баян би юм баян гэж. Гэтэл манай хэд ч болохоор нохоо гахаа юу гэдэг илээ нөгөө миний нэг амтан болгоно яг болгоно гэдэг элэв шидний юм ярьдаг бол баяны хүүхдүүд чинь хин илүү хөрөнгөтэй хин илүү хөрөнгөтэй гэдэг хөөрчин гэж нэг гайхуулж ингэж хэрэлддэг юм байна. Яг ингэж хэрэлдэж сүгсэлжсэн тэр хүмүүс нүдэн дээр нэг муу үл таних залуу нэг жирийн айлын нэг ядуу айлын залуу ухаалаад очонгууд мөх өрөөд хідэн талаас нь дэвсцээ ингээд нийтлэлээр нь гарцсан байна л да. Тэгээд толгой дээрээс нь 4 талаас нь бичгэн дэвсээр гад тэр залууг нүдэн цаашаа жихэгдсэн гэр тэр нүдний тэр ухрахаа яасан. Тэгээд нүдний доор тэр дүшээс гэдэг юм кэн та цааш тэр яснаас нь ташраар нь дээрс үүртэл нүдсэн байна гэж байгаа. Тэгээд 6 цагийн турш хагалгаа хийхдээ тэр хэдийн яснуудын ямар ч л биш нэг үүрээ цөмрөд орсон яснуудыг нэг эвлүүл зүгээд төмөрсө торгоогоо төр орхицсан. Тэгээд залуу хүн чинь хэдэн хугацааны дараа жилийн дараа 2 жилийн дараа ч юм уу тэр яснууд нь эдгээд бэхжээд тэр үүрээ цалцсан байсан яснууд нэг нийтмэл цулс болонгууд нь дараагийн хаалгаанд орно гэж байгаа юм. Тэгээд зүгээр Баян айлын тэр балай мэдрэл муу тавлгаас нар хэрэлдэж яхад нь хажуугаар нь уцаар ярьж авсныхаа төлөө хэлмэдэж хохироод ингээд зодуулсан асуудал гарсан юм байна. Зодож гэмтээсэн залуучуудыг нь хар тамхины шинжилгээ авахд бол хар тамхи хэрэглэсэн гэдэг нь гараад ирсэн шүү дээ. Тэр Эрдэнэ хотын хүүгээс, Цэрэн Пунцгийн хүүхдээс нөгөөх нь хиний хүүхдээс үлээ. Гараад ирсэн Баатар сайхны хүүхд тэр 5 богд ийзэн Баатар сайхны төлгөр оргон зайлчихсан. Монгол улсаас оргон зайлаад 2 сарын дараа шувуу ажиллагаар барилцуудж ирсэн л итгээд шүү дээ. Тэгээд ингээд маш олон хүндрэл хөсөлтөй хүнд гэмтлийг санаатаагаар учруулсан.
Тэгээ бүлэглэж энэ хэрэгээ өвөлдсөн мөрдөн шалгалтын явцад арган зайлсан гэх мэтчлэн ингээд энэ олон зөвлөлттэй хэрэгийн төлөө бол зайлшгүй хэрвээ Монгол улсын хууль үйлчлдэг байсан бол ял ах байсан хүмүүс ингээд ял шийтгэлгүй үлдлээ гэдэг асуудлыг эгүүр имээ сайтын сэтгүүлч онон энэ одоо хэрэг эхлэхээс дуусах хүртэлх 195 хоногт юу болов гэд маш гоё нийтлэл бичснийг сая би уншаад тэгээ энэ агуулгын та бүхэнд ярьж өглөө та бүхэн маань тэр эгүүр имэн дээр гасан тэр нийтлэлийг бас орж уншаарай гэж бас хэлмээр байна. Тэгээ эцэст нь би ер нь яг нийтлэл ярьж байгаа шалтгаан нь юу байсан бэ гэхээр залуучуудаа зөвлөё. Яг одоо ингээд өөрсдийгөө ингээд тусгай одоо юу гэдэг өөр айлын хөөгтөлөө нэг тийм статус бий болгосон юм байна л да. Жирийн одоо биш жир бусын одоо тийм тусгай хуулийн давуу эрх хэдэлдэг тэр нөө мөнгө төгрөгөөр давуу эрх хэдэлдэг. Ийм айлын хөөгтрүүдийг та бүхэн бас ингээд хэрвээ ямар нэгэн байдлаар одоо тийм ингээд сүсэлдэж ууж явах нь харах юм бол нэг баар маар таарах юм бол шууд гараа зүхтаарай л гэж зөвлөмөр. Тэр ингэж уулсан залуучууд чинь ингээд хоорондоо бие баян гэж хэрэлдэж чад гэр дуур нүрхээрээ хажуугаар нүгч авсан хаа хамаагүй хүмүүс зодчдөг байх нь шүү дээ. Тэр хаа хамаагүй хүмүүс нохоос додол хайчин. Тэгээ үүнийхээ төлөө ямар ч ял хийдэлдэггүй. Хэрвээ одоо таны хүүхдийг тэр баян айлын хүүхд нийлж зодчиход алчих юм бол тэр зодуулж өгсөн таны хүүхдэл буруутай бол. Яагаад вэ гэхээр энэ азгүй болгаач одоо тэр баян айлын хүүхдгээ гараа зангидсан байж хат нь хамаг хурдаар гүйжиж гарын мөргсөөрөө л үхэд өгсөн гэдэг дүгнэлтийг Монголын хууль шүүх цагдаагийн гаргадаг юм байна шүү дээ. Тэр дөрвөн залууд гэмгүй явжгаад уцаар ярьж явжгаад зодуулаад ухаан алдсан тэр залууд чинь бусдад хөнгөн гинэл очроос ингээд гэргээр хэрэг үүсгэхэд ялалцж байгаа та бүхэн сая хараа үсттэй. Тэгэхээр ийм муухай шудраг бус, ийм хүнлэг бус, ийм новшийн ийм одоо энэ улсад амьдарч байгаа юм чинь бас тийм новшнуудад харах юм хол байгаарай л зөвлөх гэж энэ хөөр тариагаа хүргэсэн шүү. Итгэж сонсонд баярлалаа.